хамтарсан баг хариу үйлчлэг үзүүлэх ажлын хүрээнд энэ зүйл байна. Хүүхд хамгааллын өмнө 8 орчин. Энэ арга хэмжээ маань нөгөө хүүхдийн эсрэг одоо гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх цагдаагийн байгууллага зохион байгуулж байгаа томчуудын мэдлэг, багчуудын бамбай гэсэн одоо энэ арга хэмжээний хүрээний хоёр түвшний арга хэмжээ гэж хэлж болно. Өнөөдрийн төвшөнд бол энэ хорооны хамтарсан багийн төвшөнд юунд дээр анхаарах хэрэгтэй юм. Дүүргүүдийн төвшөнд дүүргүүдийн эсрэг хамт газраас ямар одоо дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм. Хамтарсан багуудыг яаж удирдах хэрэгтэй юм тийм ээ. Олон одоо толгомж байгаа мэдээж асуудлууд байгаа. Хамтарсан багийн ажилтнууд маань олон ажил хариуцдаг учраас давхардл хийдэл бас их гардаг. Тэм учраас одоо энэ нөгөө олон ажлаас шалтгаалаад бас нөгөө хүүхдийн одоо эрх ашгийг хамгаалах ажил маань бас тодорхой төвшөнд одоо юу гэдгийг тийм ээ сайн явагдаж өгдөгч гэдэг юм уу. Ингээд бас хүүхэд хохирох одоо эрсдэл юмнууд гарахгүй гэдэг үүднээс бид нар урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан хилцүүлэг юмнуудыг бол зохион байгуулж байна. Тэгээ энэ дээр одоо маш олон дүүргүүдийн төлөөллүүд, хамтарсан багийн төлөөллүүд ирсэн байж байна. Засаг даргын хамгийн газар хүүхэд хөгжил хамгааллын хэлтсийн одоо дарга нар ирсэн байж байна. За холбогдох цагдаагийн байгууллагын бас удирдлагууд ирсэн байж байна. Тэгээ энэ дээр яг тулгымцсан асуудлаар ярилцаад гарч хийлээ тодорхойлоод цаашдаа бас энэ дээр ямар асуудал шийдэх үү гэдэг талаар нь бол ярилцаад явна гэсэн. Ер нь бол эхний 9 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 1400 гаруй хүүхдийн эрх шиг одоо зөрчигдсөн, хохирсон ийм тохиолдол бүрдэгдсэн байна. Тэгээ энэ тоог бид нар одоо яг өмнөх онтой харьцуулбал тодорхой хэмжээгээр буурсан. Гэхдээ бид нар энэ тоог одоо аль болох өшөө багасгах тийм ээ. Заавал энэ буурсан гэдгээр одоо ингэ тайвшраа суух шүү. Тийм учраас энэ дээр одоо хилцээ гэж байна. Тэгэхээр өнөөдөр яг хамтарсан багийг яг бөөнөр нь ингээд цуглуулад хамтарсан багтаа уулзж байгаад нэгдүгээр нь шинэ мэдлэг, шинэ одоо мэдлэгийг харилцан туршлага солилцох нэг зүйл болж байна. За нөгөө талаар хамтарсан багуудыг нутгийн захиргааны байгууллага үйл ажиллагаанд дэмжиж санхүүжүүлэх хэрэгтэй. Хуулиар. Одоо иргэн дорж юм уу цэцгээ гэдэг хүн хүчрхийлд өртөөд ирлээ гэхэд тэр хүнийг хүчрхийлд өртсөн үү чи ийшээ бол тэр хүнийг бол энэ хэргийг шалгаад явна. Энэ хүнийг бол хамгаалах байранд байлгана гэдэг ойлголт бол биш. Энэ хүнд одоо тулгарсан ямар хүндрэл бэрхшээл вэ? Сэтгэл зүйн асуудал, эрүүл мэндийн асуудал, хүүхдүүдийн сурах эрхийн асуудал гэдэг одоо бүх төрлийн тусламж дэмжлэгийг тэр хүнд үзүүлэх, хамгаалах энэ зүйл. Дээрлэхэлт бол одоо бас тодорхой хэмжээнд байсаар байна. Тэгэхээр энийг багасгахын тулд бид нар бас яг одоо энэ мэргэжлийн байгууллагууд буюу цагдаа, за дээрэс нь гэр бүл хүүхдийн хамгааллын байгууллагууд, төрийн бас байгууллагууд, за эцэг эхчүүд, сургууль өөрсдөө бас энэ дээр бас хамтарсан байдлаар ажиллахгүй бол зөвхөн аль нэг газар нь одоо юу гэдгийг төсөл хөтөлбөртөө тусгаад тодорхой хэмжээний төсөв гаргаад ажлын зохион байгуулалт хийгээд ажлын хэсэг гаргаад явах бол нэг хэсэг нэг хэрэг тийм ээ. Гэтэл тэр нь сургууль дээр юм эцэг одоо гэр бүлийн хүрээнд тэр нь одоо хэвшихгүй бол эн чинь зүгээр нэг ажлын үр дүн гарах гэсэн нэг тийм арга хэмжээ болчиход байгаа байхгүй. Тэр энэ тал дээр бол тодорхой хэмжээнд бид нараас цаашдаа ямар байдлаар эцэг эхчүүдтэй сургуультай хамтраад төрийн бус байгууллага нийгэмд бас нөлөөллийн аян маягаар хийвэл бас хүүхдүүд илүү нөгөө зөв зүйл сэтэлчээд тэрийг одоо өөрсдийнхөө дадлаг хвшилтээр одоо бий болгох юм бол тэр хүчирхийлэл одоо үе тэнгийн дээрлэхтэй асуудал тодорхой хэмжээнд багасах байхаа гэж харж байна. Сүхбаатар дүүргийн хувьд бол төвийн бүс одоо хотын төвийн бүс дээрээс нь тэнд одоо янз бүрийн хүмүүс солихож байгаа тийм ээ. Одоо ажиллаар явж байгаа тодорхой хэмжээнд тухайн дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Эсвэл тодорхой зорилго чиглэлтэй хүүхдүүдийн одоо гар утсыг булаах гэдэг юм уу, дээрэмдэх гэдэг юм уу те. Эсвэл мөнгөний одоо булааж авах гэдэг юм уу. Иймэрхүү бас санаа зорилготой хүүхдүүд бас томчууд бас тодорхой хэмжээнд өөр газар дэвсгэр нутаг дэвсгэрээс ирдэг. Тэгэхээр бид нэр тэрийг одоо сургуулийн орчинд буюу сургуулийн орчмын зөвхөн сургууль доторхыг хэлж байгаа шүү дээ. Сургуулийн ойр орчмын одоо юу гэдгийг аж ахуй нэгж орц те. Одоо юу гэдгийг тоглоомын талбай дээр хүртэл бид нэр одоо олон нийтийн байцаа авчтай урамшил тэргүүлтэй хамтраад хороотойгоо хамтраад бид нар зохион байгуулалтууд хийгээд тэр бүсийг одоо хүүхд гэмт хэрэг зөрчилд өртөж болцсохгүй өмнө өртөж байсан гэдгээр нь одоо ангилаад тодорхой хэмжээнд бид нар бас харуул одоо хамгаалалт тийм ээ сургуульд тарах цаг үед бид нар тэр одоо бүс нутагтэр бас тодорхой хэмжээнд анхаарал тавьсан учраас бол тодорхой хэмжээнд багасч байгаа. Өнгөрсөн онд бол 50 дуудлага орж ирдэг байсан. 108 дуудлага мэдээллийн дагуу одоо яг нөгөө салбар чиглэлээр нь ингэж одоо шинээр нийгмийн ажилтнууд авснаас хойш бол одоогийн 3 дугаар улирлын байдлаар бол 100 гаруй дуудлага мэдээлэлтэй явж байгаа. Тэгээд манай хорон одоо нөгөө хүүхдийн 108 дуудлага мэдээллээс гадна бас иргэд болон хамтарч байгаа одоо байгууллагууд
даас ингээд бас дуудлага мэдээлэл орж ирснээрээ одоо нөгөө гэмт хэрэг урьдчилан сэргийлэх нөгөө илрүүлэлтийн ажил маань илүү их одоо явагдаж байна гэсэн үг. Илүү их бид нар ажиллагаа явуулаад үзэхээр цаана яг юу гэдэг вэ гэхээр нөгөө гэр бүлийн хүчирхийлэл маань л явагдчихдаг. А гэр бүлийн хүчирхийлэл маань юунаас гарч ирээд байгаа юм бэ гэхээр энэ нөгөө гэр бүл салалт гэдэг зүйлээс илүү үүссэн байдаг. А тэгээд энэ нөгөө гэр бүлийн салалт маань ихсээд ирэхээрээ тухайн одоо гэр бүлийн маань хүүхдтэй эцэг их маань сэтгэл зүйн асар их дарамтаа давж гарч чадахгүй үднээс хүүхдтэй гаргаж эхэлчихдэг. Тэгэхээр энэ нөгөө үл хайхрах бие махбодын болж хувирчдаг. А тэгээд ингээд яваад үзэхээр бид нар одоо нэг өсөндөө хамтарсан багийн маань үйл ажиллагаа ерөнхийдөө хамтараа л ажиллахгүй бол зөвхөн нэг хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтс ажиллаад энэ маань ямар ч үр дүнгүй болчихдээ. А тэгэхээр бид нар тэн дээр яах вэ гэхээр тухайн кейсийн маань хүүхэд ямар гэмт хэрэг зөрчилд өртсөн байна, бие махбод бол өрхийн эрүүл мэндийнхаа нийгмийн ажилтнтай хамтарч эмчийн одоо үзлэг онцлогоонд оруулах мөн дээрээс нь цагдаатайгаа хамтарч цаашдаа яаж энэ хүүхдийг одоо эрх зүйн орчинд нь бүрэн чадамжийг хангаж одоо бид нар эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах вэ гэдэг зүйлүүд ингээ хамтарсан багаараа ажиллах шаардлага гарч ирж байна. Бид нар хамтарсан багаараа одоо нөгөө гэр бүлийн одоо хүчирхийлэлд өртсөн манайх дээр одоо бас одоо 3 дугаар улирлын байдлаар 30 эмэгтэй одоо манайхаар үйлчлүүлээд байж байна. Тийм. Тэгэхээр энэний ард мэдээж хэрэг хүүхдүүд бас давхар явчихдаг. А тэгэхээр гэр бүл рүү цогц үйлчлэгээ хүргэж бид нар энэ манай хамтарсан багийн үйлчлэгээ иргэдэд маань илүү хүртээмжтэйгээр хурж ажиллаж байна л гэсэн үг. Одоогийн байдлаар 10 сар хүрэх байдлаар манайх өөрөө зөвхөн хорон дээрээ 116 дуудлага хүлээн аваад ажиллаж байгаа. Тэрнээс одоо ажиллаж байгаа нь 11 үлдсэн, бусдын бүгдийг нь хаагаад ажил хяналтандаа автсан явж байгаа. Хамтарсан багийн үйл ажиллагаанд одоо саад учраад байгаа, тулгамдаад байгаа энэ асуудлуудыг шийдвэрлэхэд гарц гаргалгаа нь дээд чатандаа хүрээсэй гэж хүсэж байна. Жишээлбэл одоо манай дээр архины хамааралтай иргэд аюу их. Өөрөө нөө захын хороо болохоор архины хамааралтай хүмүүс их байдаг болохоор асуудлууд тэднэр дээр аюу их гарч ирдэг. Нөгөө архины хамааралтай хүмүүсээ ингээд цагдаад өгөө явуулна. Цагдаад өгөө явуулахаар эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй, эмчилгээнд явах боломжгүй буцаагдаа хүрээд ирнэ. Тэнгүүд нөгөө хүмүүсээ одоо эмчлэг харга байхгүй бид нар өөрсдөө тулж ажиллахаас өөр сонголтгүй болно шүү дээ. Тэгээд тулж ингээд ажиллах явцад архинасаа мэдээж бид нэрээ эрхний эмчилгээнд хэдий ингээд тэр хүмүүстэй ярилцаа зөвлөөд ингээд янз бүр болж байгаа ч арга ингээд нөхцөл өөрчлөөд ажиллаж байгаа боловч үр дүнд хүрэхгүй юмнууд байгаад байгаа шүү дээ. Яг тэгвэл тэр хүмүүсийн хүрээлэл нь тэнд байгаад байгаа. Арх уух нөхцөл нь тэнд байгаад байгаа. Тэр арх уух нөхцлөөс нь жоохон хүндэрүүлэх гэхээр хүндэрүүлэх нөхцөл нь болохоор архины эмчилгээ хүрээллээс нь жоохон гаргах тийм зүйлүүд байгаа. Тэднэрийг бол ерөөс авагдах нөхцөл үүсэхгүй. Одоо архины эмчилгээнд явуулахгүй байх шалтгаан эрүүл мэндээрээ тэнцэхгүй. Нэг бол нийгмийн даатгал байхгүй. Мэдээж над дээр бат гэдэг хүүхэд хурж ирлээ. Батын аав ээж нь хэмб, эмээ өвөө нь аавын талын эмээ өвөө, ээжийн талын эмээ өвөө. Тэгээд энэ хүнтэй одоо холбоотой байх 90 тойрны хүмүүс хэм байх уу гэдэг зүйлүүд мэдээллүүд ядаж ингээд нэгдмэл байх юм бол бид нэр ядаж за энэ хүүхдийг заавал одоо болохгүй газар нь ингээд байлгахын тулд чичрээд байхгүй шүү дээ. Аль нь боломжтой байна, аль нь юутай байна гэдэг зүйлүүдэд тэр дэдрэнгөө бид нар үнэлгээ судалгаа хийгээд ингээд гаргаж л байгаа. Тэр хүүхдтээр ингээд за энэ аль нь юм байна, тэр аль нь тийм байна. Энэ хүүхдийг ингээд тгий гэдэг зүйлийг ярьж байгаа. Гэтэл тэр мэдээллүүдийг хүмүүс санаатай санаамсаргүйгээр ингээд нуун дарагдуулсан нөхцөл байдал айгүйх байгаа. 108-аар орж ирсэн дуудлага ихэнхдээ зорилттой бүлгийн хүмүүсийн тулгымцсан асуудлууд бол шийдвэрлэгддэг байгаа. Зорилттой бүлэг гэхээр одоо 108-аар орж ирсэн хүүхдийн дуудлага юм уу, харьцан согтуурсан юм уу, хэн нэг нь хүчирхийлэлтэй өртсөн юм уу, тэр тохиолдлуудад бол бидгээ тасан гэд ийм кейс ийм юу ирлээ гэдэг дууцсан үед нь бол очоод эхний ээлжинд нэг тухайн кейс дээр үзлэг онцлогоон дээр нь өөрснөө болох бүх юг арга хэмжээнүүдийг авдаг байгаа. Хамгийн гол нь тэр тухайн хүмүүсээ болохоор насаар нь, хүүсээр нь, амьдралын төвшингээр нь одоо анх дахь гэр бүлөө, хоёр дахь гэр бүлөө одоо тэрнийх нь хүүхэд нь мөн үү биш үү гэдэг тал дээр маш сайн нийгмийн ажилтан маань судалгаагаа гаргаад битгээд бол тэр хүүхдийг
ахмад байна уу, настай байна уу, хөгшин байна уу, залуу байна уу, насны бүлгээр нь ангилаад одоо сувилалд хамруулчих шаардлагатай байна уу, эмнэлэг твтүүлчих шаардлагатай байна уу гэдгийг нь бол одоо эмнэлгийн очир дугаар одоо маш их хүлээлттэй байдаг. Тэрийг нь бол ингээд битгий тоорондоо зөвлөдөд дараа л авлага шатлал руугаа одоо энэ хүнд анхны тусламжийг ингэж үзүүлээд одоо ихний очирт ингээ хэвтүүлэх боломж байна уу гэдэг талаас нь шийдвэрлэж өгöd яалтаа хэвтүүлэх арга хэмжээнүүдийг авах мэтчлэнгээр хамтраад ажилладаг байгаа. Албан шарын төр холдор хүлээж байгаа үүргээ хэрэгжиж болохоор хаана асуудал бий. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ ингээд